Матаяс 12 дугаар бүлэг. Тэр үед Шаббат өдөр Есүс буудаан дундуур явжээ. Тэгэхэд шавнар нь үсэж байсан бөгөөд буудаан төрөнүүдийг зулгааж бас идэж эхлэв. Гэтэл фарисеучуд үүнийг харахтаа дүнд: "Ажилтан, таны шавнар Шаббат өдөр хийхэд хуульд нийцэх зүйлийг хийж байна" гэлээ. Харин тэрээр тэдэнд: Давид өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өсөж байх үед тэрээр юу хийснийг, тэрээр шүтэний өргөөрөө хэрхэн орж улмаар тэр болон түүнтэй хамт байгцад идэхэд хууль нийцэхүү, зөвхөн тахилчдад зориулагдсан тэрхүү эзэмрийн талхыг эзнийг та нар уншаагүй юу? Эсвэл тахилчид Шаббат өдрүүдэд Шаббатыг сүм дотор гутаадаг атлаа хэрхэн гимзэмгүй байдгийг хуулиас та нар уншаагүй юу? Харин энэ газарт байгаа нэг нь сүмээс илүү агуу гэдгийг би та нарт хэлье. Харин та нар би тахилыг бус тэгээд өршөөлийг байлгана гэдг нь ямар утгатайг мэддэг байсан бол гимзэмгүй үнийг яллахгүй байх байсан. Учир нь хүмүүний хүү бүр Шаббат өдрийн ч эзэн мөн гэж хэлвэ. Тэгээд тэрээр тэндээс явх үедээ тэдний синагог руу орлоо. Гэтэл ажилтан хатингарсан гартаа нэг ирбэ. Тэгээд тэр түүнийг буруутгахын тулд түүнээс: "Шаббат өдрүүдэд эдгэх нь хуульд нийцтэй юу" гэж асуулаа. Тэгэхэд тэрээр тэдэнд: "Ганц онтой байгаад улмаар тэр нь Шаббат өдөр нөхөн тунвал түүнийг байраад татаж гаргахгүй ямар хүн та нарын дунд байна вэ? Тэгвэл хүн хоньноос хэр илүү дээр юм бэ? Тиймээс Шаббат өдрүүдэд сайныг үлдэх нь хуульд нийцтэй" гэв. Дараа нь тэрээр нөгөөнд гараа сунгах гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд энэ нөгөөхтэй адил ирүүл болж сэргийгджээ. Тэр үед фарисеучуд гарч явсан бөгөөд түүнийг хэрхэн устгах талаар түүний эсрэг зөвлөлийг хуралдуулваа. Харин Есүс үүнийг мэдхдээ тэндээс өөрийгөө татаж авлаа. Тэгэхэд агуу олон хүн түүнийг дагсан бөгөөд тэрээр бүгдийг нь идгэжээ. Тэгээд өөрийг нь мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу тушаав. Энэ нь иш үзүүлэгч Ешаягаар миний сонгосон, миний зарцыг ажигтав. Надад хайрлагдсан түүн дотор миний сэтгэл ихэд тааламжтай байдаг. Би өөрийнхөө сүнсийг түүн дээр тавих бөгөөд тэрээр жууд бусчуудад шүүлтийг харуулах болно. Тэр маргахгүй бас хашгирахгүй. Мөн хинч түүний дуу алга гудамжнуудад сонсохгүй. Тэрээр шүүлтийг ялалт руу илгээх хүртлээр нэцэрсэн зэгсийг чухлахгүй бас өөгж буй майлангагч бөхөхгүй. Мөн жууд бусчууд түүний нэрэнд бат найдна гэж хэлэгдсэн биелэгдэхийн тулд ажээ. Тэр үед нэгэн чөтгөрд эзэмдүүлэгдсэн сохор бөгөөд хэлгүй хүн түүн дээр авчрагдав. Тэгэхэд тэрээр уг сохор бөгөөд хэлгүй нэг идгээсэнт тэрээр ярьж бас харлаа. Тэгэхэд бүх хүн алмааран гайхаж улмаар: "Эн чинь Давидын хүн юм биш үү?" гэлцэв. Гэтэл фарисеучуд үүнийг сонсоод энэ нөхөр чөтгөрүүдийн хунтааж Веэлзебулээр л биш бол чөтгөрүүдийг хөөн зайлуулдаггүй гэлцлээ. Тэр үед Есүс тэдний бодлуудыг мэдсэн бөгөөд тэдэнд: "Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанч л бүр эзгүүрэл рүү аваачигддаг. Мөн өөрийнхөө эсрэг хуваагдсан хот эсвэл айл бүр тогтнохгүй. Тэгээд хэрв сатанаа хөөн зайлуулж тэрээр өөрийнхөө эсрэг хуваагдвал тэгвэл түүний хаанчлал хэрхэн тогтнох вэ? Тэгээд хэрв би чөтгөрүүдийг Веэлзебулээр хөөн зайлуулдаг юм бол та нарын хүүхдүүд тэдгээрийг хинээр хөөн зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын шүүгчд байх болно. Харин хэрв би чөтгөрүүдийг шүтэний сүнсээр хөөн зайлуулдаг юм бол тэгвэл шүтэний хаанчлал та нар руу ирчээд байна. Эсвэл хэр нэгэн нэхлээд хүчтэй хүнийг хүлэхгүй л бол тэрээр хэрхэн түүний гэрэл орж олмаар эд агуурсыг тонож чадах юм бэ? Тэгээд тэр үед тэрээр
түүний гэрийг тонохолно. Надтай хамт байдаггүй нь миний эсрэг байдаг. Мөн надтай хамт цуглуулдаггүй нь тараадаг. Тийм учраас би таард хэлье. Гим бас шүтээнийг доромжлох бүх хэлбэр нь хүмүүний хувьд уучлагдана. Харин ариун сүнсний эсрэг шүтээнийг доромжлох нь хүмүүний хувьд уучлагдахгүй. Мөн хүмүүний хүүгийн эсрэг үг ярьж бүх хинч бай. Түүнд энэ нь уучлагдана. Харин ариун сүнсний эсрэг ярьж бүх хинч бай. Түүнд энэ дэлхийд ч бас эрэх дэлхийд ч уучлагдахгүй. Мөн модыг сайн бас түүний жимсийг сайн болго. Эсвэл модыг ялзарсан бас түүний жимсийг ялзарсан болгоо. Учир нь мод жимсээрээ танигддаг. Хорт могоонуудын үе. Ярамуу байдаг та нар яаж сайн зүйлсийг ярьж чадах юм бэ? Учир нь зүрх сэтгэлийн бэлгсэн байдаас ам ярьдаг. Сайн зүрх сэтгэлийн сайн эрдэнэс сайн зүйлсийг гаргадаг. Харин ёрын муу хүн ёрын муу эрдэнэс ёрын муу зүйлсийг гаргадаг. Гэвч би та нарт хүмүүс ярих дэмий сулууг бүр их үүнийхэн талаар шүүлтийн өдөр өчөг өгөх болно гэдгийг хэлье. Учир нь чи үгсээрээ зөвтгөгдөж бас үгсээрээ яллагдах болно гэжээ. Гэтэл бичээчд болон фарисеучуудын зарим нь багшаа бид танаас шинж тэмдэг хармаар байна гэж хариулв. Тэгэхдээ тэр тэдэнд хариулж улмаар ёрын муу бас завхаа үеийнхэн шинж тэмдгийн араас эрэлхийлдэг. Тэгээд тэдэнд иш үзүүлэгч Йонагийн шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгдөггүй. Учир нь Йона 3 өдөр 3 шөнө халимныг эзэнд байсан шиг үүнчлэн хүмүүнийхүү 3 өдөр 3 шөнө газрын зүрхэнд байх болно. Нинвегийн ирчүүд шүүл дотор энэ үеийнхэнтэй хамт босож улмаар тэднийг яллах болно. Яагаад гэвэл тэд Йонагийн номлолоор гимшин иргсэн. Тэгээд ажигтун. Йоногоос ч илүү агуу энд байна. Өмнөдөө хатанхаа энэ үеийнхэнтэй хамт шүүл дотор босож улмаар тэднийг яллах болно. Учир нь тэрээр Шоломогийн мэрэгүү ухааныг сонсохоор газрын хамгийн захын хэсгүүдээс ирсэн. Тэгээ ажигтун. Шоломогоос ч илүү агуу энд байна. Цэвэр бус сүнс хүнээс гарах үедээ амралтыг ирж хай. Хөөрэ газруудаар алхдаг бөгөөд ганцыг ч олдоггүй. Тэр үед тэр би хаанаас ирсэн тэр гэрлүүгээ буцъя гэдгийг. Улмаар ирэх үед тэрээр энэ хоосон шүүрдэгцэн бас цэгцлэгдсэнийг олж хардаг. Дараа нь тэр яваад өөрөөс нь илүү хорон муу долоон өөрсөнсийг өөртөө хамт авчирдаг. Тэгээд тэдгээр нь орж улмаар тэнд суурьшдаг. Тэгэхэд тэр хүний сүүлчийнх нь байдал эхнийхээсээ ч дор болдог. Хорон муу энэ үеийнхэнд ч бас үнчлэн байх болно гэвэ. Түүнийг ард түмэнтэй ярьж байх зүр ажигтун. Түүний их бас дүүнер нь түүнтэй ярилцахыг хүсэмжлэн гадаа зогсож байлаа. Тэр үед нэг хүн түнд ажигтун. Таны их бас таны дүү тантай ярилцахыг хүсэмжлэн гадаа зогсож байна гэв. Харин тэрээр өөрт нь хэлсэн хүнд хариулан олмаар хэн миний их вэ? Мөн хэн миний ах дүүнер вэ гэжээ. Тэгээд тэрээр өөрийнхөө шавнарлууга гараа сунгаад улмаар миний их бас миний ах дүүнрийг харахтун. Учир нь тэнгэрт буй эцгийн минь хүслийг үйлдэх хинч бай. Тэр нь миний ах дүү, ихч дүү бас их мөн гэвэ.